За цөмөрөө энэ ананасыг тарьж ургуулъя. Одоо ананасаа тарихтаа эхлээд энэ дээдлийнх нь ногоон шиг мушгиж аавна. За би мушгичаа та бүхэнд харуулъя. За нэг гартаа ананасаа бариад нэг гартаа энэ ишийг бариад ингээд мушгахад хараа яг ингэж гарч ирж байна. За одоо цөмөрөө энэ доотлих нь навчнуудыг аваад тэгээд энийг усан дэгээ өрслүүлнэ. За би хараа энэ навчнуудыг ингээд нэг нэгээр нь салгаад авцсан. Салгаад авсан чинь нэг юм болж байна. За тэгсэн чинь үзүүр нь хараа бас тийм сайн биш өнөө хатчихж. Тэгтээ үндэс гарах хэсгийг би сайн мэдэхгүй байна. За ямар ч байсан цөмөрөө ингээд энийг ингээд усан дэгээ тавьчин да. Ингээд усан дэгээ тавьчих цөмөрөө. Тэгээд үндэс хязаа гарах нь харъя. За ингээд цонхон дээрээ тавьчлаа усан дэгээд 2021 оны 11 сарын 16-ны өдөр. За одоо цөмөр энэ ананасаа зүсээд энэ ананасныхаа үрийг аваад тэгээд үрийн шоронд хий. За зүссэн энэ чинь нэг үр байна. Энэ. За энд болохоор энэ үр болохоор жоохон хатцсан үр байна. Энд дэндүү жоохон үр байна. Одоо би тэгэхээр энэ ананасаа ингээд цахуудыг ингээд тойруулаад дахиад би зүсэтгэе. За энэ ананасны маань хараа энэ дотор л үр байх хэрэгтэй байхгүй юу? Энд нь энэ үр байх хэрэгтэй байхгүй юу? Тийм учраас эднэрийг бүгдөө ингээ онгоолгоод дахиад үзье. За хөө амжилттай шүү хараа ингээд нөгөө төрөөнийхөө зүснийг л ингээ шахсан чинь ингээ засар нь зөндөө өрнүүд байна. За одоо би тэгээд эднэрийг ингээд захын бүгдийг зүсээд ингээд өрнүүдээ аваадахаа тэгээд та нарт үзүүлье. Би энэ эко биоделгүүрээс энэ ананас тэгээд зөндөх жимс авсан байгаа. Үрийг авах гээд. За өрнүүдээ авч байна. Гоё амжилттай болж байна. За одоо энийг гэрчээд авна. Тэрнээс гадна би энэ усан үзмнийхаа үрийг авсан. Энэ хараа усан үзмний үрийн үр байгаа. За энэ наран цэцгийн үр. Энд та нар мэднэ лойлны үр байгаа. Бөөрөлцгийнхаа үрийг авсан. Газрын айлам, амтач чинжүү, киви, кивинийхаа үрийг авсан. Би ингээд одоо жимсээ идэх болгондоо үрээ аваад байгаа. Нимбэгний үр авсан, алимны үр авсан. За энд болохоор энэ кактус, энэ жимсэлдэг кактус. Энэ болохоор драхенбрюхт гэдэг германаар жимсэлдэг. Энийг болохоор жимслэхээс өмнө цэцгийг идэж болно. Тэгээд энэ навчаар нь салат хийж идэж болно. Ийм дөрвөн талтай ийм уртоо ийм кактус гарна. Тэгээ кактус нь хэрвээ та нар тэрийг таналт хийхгүй байх юм бол нэг уртоо гунжсэн нарийнхан ийм өндөр юм болно. Бүр метр 20 градустай. Тийм учраас та нар энийг баг дээр нь танаарай. За би энийг одоо өрслүүлнэ. Үрийг аваад би харин энэ үрийг хаагаадсан чинь үр бүгдийг явуулчихжээ үр. Тэгээ би одоо шинэ үр аваад энэ өөрөө тарих гээд. За маракуя гэдэг ийм жимс байгаа. Энэ дэд зэргийн витаминтэй ийм сайн жимснүүд ер нь эднэр бол тэгэд ийм үртэй. За энэний үрийг би бас явуулсан байгаа. Энэ их том үртэй. Чиремоя гэдэг энэ үрийг явуулсан байгаа. Энийг бас эднэр тэгээ энэ элжгэн чих одоо эдний ан нар эднэрийг бол бүгдийг л ингээд дандаа тасалгаа тарина. Тийм учраас та бүхэн туршаад үзээрэй. За тэгээ би дараагийн удаа би анарын үрийг авахыг та нарт харуулсан. Дараагийн удаа би банан энэ элжгэн чих энэ бол ерөөсөө ингээд хэрчгэд айгүй том үртэй байгаа юм тийшгүй. Одоо та нар ананасны үрийг авч байна. За ингээд та бүхэндээ дөрөө аваад тараарэ гэдэг ингээд ерөө энэ болохоор миний банан байна. Охин минь надад ийм банан өгсөн. Миний түрүүний тарьжсэн банан 7 жил болоод
цэцэглээд тэгээ зөндөх банан өгсөн. Бараг 20 гаруй хийл банан өгсөн. Нэг л цэцгнээс. Тэгээ би одоо бананы үрийг харин эндээс авах гээд нэг банан чи тавьсан байгаа нэ. Энэ болохоор авокадо та нар бас тарьж болно. Энэ болохоор инжирийн үр би явуулсан байгаа, та нар тариарай. За энэ болохоор лаврын навчаа би зүгээр ингээд шорон шигтгсэн чи айгүй хөөрхөн хараа ингээд нахиалаад гараад ирчихэв. Тийм учраас та нар лаврын навчаа ингээд тайраа шорон шигтгэж бас болох нь байна. Энэ болохоор бас тайраад шоронд шигтгсэн нимбэг. Энэ нимбэг болохоор нөгөө мөчрөөр өрслөөсөн болохоор залгалт хийхгүй шууд нимбэг өгнө гэсэн үг. Нимбэгний хажуу талд нь болохоор алюминий мод гараад ирсэн байна уу. За энэ болохоор розмарин танаа хийсэн чинь нэг юм ургаж байна. Би энийг нөгөө ингээ гэлгар уутаар бүтэхгүй байсан чинь үзүүр нь харлаад ирсэн. Үзүүр нь ингээ харлаад ирэхээр зэрэг гэлгар уутаар бүтээсэн чинь дахиад ногоороод гоё болоод ирлээ. Тийм учраас та нар энийг шигтгэснийхаа дараагаар заавал гэлгар уутаар бүрч өгөөрэй. За энэ болохоор нөгөө миний ингээд тайраа засраар нөгөө хуванцар зүйл юу яагаад засраа нь хийгээд тэгээд ингээ өрслөөсөн сарнаа маань. Энэ нь болохоор доотлих нь хэсэг, энэ дээдлих нь хэсэг ингээд хоёр ширхэг сарнаа гарч ирсэн байгаа. За энийг та нар гүйлгээд миний групптэй бичлэгнийхэн дороос хараарай. Тэгээд энэ доотлих нь хэсгийн дээдлих нь хэсэг юм амжилттай гоё мөчөр дээрэн бананаг зүсэж боогоод тэгээ гадна талаар нь шороо хийж өгөөд ингээд өрслөөсөн чи юм гоё амжилттай болсон шүү. За та нар энийг энэ сарнаага бас ингээд туршаад үзээрэй. Одоо хараа хөөрхөн шин сарнааны үзүүр бас гарч ирж байна. За энэ болохоор нөгөө тайраад таналт хийсэн лал маань ингээл энэ дээрээ хөөрхөн ингээд жимсээ өгөөл. Тэгээд дараа ингээл зөндөө үндэс гарцсан ингээ байж байна. За энэ болохоор нөгөө амтад төмс мэн замбрааг болоод байна уу. Одоо бүр навчин шарлаад одоо тэгээ шоронд суулгахаас хавралт рууг нь усан дотроо байлгана гэсэн чинь байх аргагүй юм байна. Ингэж их үндэслээд навчин шарлаад байгаа юм чинь дээрээсээ ингээ шинэ навч гарч ирж байна. За ингээ амтад төмсөө одоо шоронд суулгах хэрэгтэй болж байна да. За одоо цөмөрөө тэгээд энэ ананасныхаа үрийг аваад би одоо ингээ ананасныхаа үрийг аваад тэгээд ингээ хатаахаас өмнө бас шоронд хийж үзье. Нэг 2-3 ширхэг тэгээд бусдыг хатаач. За ингээд ийм их өрнүүд нөгөө жимс идээд жимснийхаа өрнүүдийг хадгалаад байгаа. Тэгээд энэ эко био өрнүүд байгаа. Би ийм бүр тусгай натур дэлгүүрлүүд био дэлгүүрээс хүнсээ авах очиж иж бүр ингэж зорж авч байгаа. Тийм учраас та нар минь эрүүл ийм гоё жимсээ тариад идээд үзээрэй. Амт гэж ямар гоё гэж станерэ зөөрлж хэлхэн аргагүй гоё амттай жимснүүд шүү. Одоо Европын ерөнхийлөгч нарын иддэг Германы ерөнхийлөгчийн иддэг л жимсэл гэсэн үг шүү дээ. Яг л эрүүл био эко жим ногоонуудын өрнүүд байгаа шүү. Ингээд та бүхэн бүгдөө энийгээ тариарай. За энэ нөгөө анар маань ингээд том болоод ирсэн байна уу. Одоо энийг салгаж шоронд суулгана. Тэгээд одоо ургуулад үзэндээ. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Одоо эднэрийг бүгдөө тариад ингээд эрүүл витамин Э дээрээ бөм витамин эрүүлжүүлэх хамгийн гол зүйл чинь энэ байгаа шүү. За ингээд та бүхэндээ амжилт хүсье.